За манайхан хэрвээ та гоё зураг авахултал арт нь ингээд янз янзын сонин дүрснүүд гараад зургийг ч алдчихдаг штэ тий. Тэр арданд байгаа дүрснүүдийг яаж алга болгох вэ гэдгийг Canva дээр амархан аргаар хийждэг байгаа. Та бүхэндээ яаж хийхийг харуулъя. За Canva дотор чинь photo editor гэж юм цэс байгаа. За энэ дээрээ дараад за үүний дараа нөгөө зурга апплод хийн тий. За зурга апплод хийчихье. За тухайлбал би энэ зургаа сонгоё. За энэ зургаа сонгоод за энэ болохоор Нью-Йорк хотын Бруклин Бридж дээр авахулсан зураг. Тэгээд би энэ зурагныхаа энэ ард нь байгаа хогийн савыг устгамаар байгаа байхгүй юу? Тэ зураг муухай харагдуулаад энэ хэдэн жилийн өмнө жимсэн бахта авахулсан юм байна. За тэгээд энэ зургаа ингээд сонгоод дараа нь болохоор энэ дээр click or brush гэсэн юм хоёр сонголт байгаа. Click гэх юм бол яг одоо энэ зураг ямар дүрстэй арилгамаар байгаа тэрэн дээр ингээд дарна гэсэн үг тий. За энэ дээр ингээд дарчих юм бол ингээд арилчихна гэсэн үг. Энэ хоёр дүрсийг алга болгоё. За тэгээд delete тий. За ингээд ингэнгүүт ингээд хогийн сав маань алга болчлоо. За тэгвэл brush гэснийг нь ямар үед ашиглах вэ гэдгийг бас хэлж өгье. За дахиад би нэг зураг апплод хийн. Тийм зургаа save хийх юм уу, апплод, download хийгээд аваарай тий. За би энэ зургаа save хийчихье. За дараагийнх нь өөр нэг зураг боллоо. За далайн эрэг дээр ингээд ахуулж ирсэн нэг зураг байна. Тэгээд энэ зургаараа би пост хийх гэсэн чинь ингээд ард нь амар олон хүн байгаадсэн. За тэнгууд би энийг юусаа Canva ашиглаад энэ brush гэдгийг сонгоод за тэгээ brush гэхдээ ингээд энэ дээр ингээд дарах юм бол одоо энэ хүмүүс маань алга болчихно гэсэн үг. За тэгээд одоо яг энэ жижигхэн хэсгүүдийг ингээд арилгахыг гэвэл энэ курсор маань жоохон томдоод байгаа биз. Тийм болвол brush size буюу энэ багсныхаа хэмжээг ингээд багасгаад өгөрөө. Тийм бол жижигхэн болоод тийм жижигхэн хэсгүүдээ ингээд арилгах чинь гэсэн үг. За ингээд далайн эрэг дээр өгнө гоёлын бүлээж байгаа зураг пост хийх гэсэн чинь ийм асуудал гарсан. За тэгэл одоо бүгдээрээ delete хийчих штэ тийм ээ. За тэгээд энэ зураг маань бол ингээд гоё зураг гарлаа. Үүнд жоохон гар бүлтцсэн байна. За тэгэхээр яаж ингэж гоё зургаа засахыг та бүхэндээ зааж өглөө. Манай контент бүтээж 30 өдрийн чаленжид оролцоод амархан хэлбэр аргаар Canva, CapCut ашиглаад хэрхэн яаж контент бүтээх вэ гэдгийг сурах боломжтой. Та мэдээлэл авах хүсэх юм бол